Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2025 оны 1 сарын 4-ний өдөр буюу ердөө 1 жил 3 сар гаруй өмнөхөн болсон явдлаа. Интернет дээр нэгэн нийтлэл тавигддаг. Нийтлэлийн агуулга нь бол маш цочирдмоор байсан. Өнгөрсөн 2024 оны Крисмсийн баярын өдөр өөрийнх нь охин нэг эрэгтэй сурагчийн гарт хэрцгийгээр алагдсан тухай бичсэн ээжийн нийтлэл байсан. Охиныг нь хөнөөсөн тэгэд нь насанд хүрээгүй буюу өсвөр насны гэмт хэрэгтэн гэдэг шалтгаанаар түүний хэн болохыг ил болгох боломжгүй байгаа энэ нөхцөл байдлын эсрэг гэмт этгээдийн мэдээллийг ил болгохыг шаардсан үргэлжлэлийн гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаагаа мэдгдсэн тийм бичвэрээсэн. За тэгээд яг юу болсон бэ гэхээр 2025 оны 12 сарын 25-ны 8 цаг 56 минут орчимд Кёнгсан аймгийн Сачон хотын Сачон Ip гэдэг газар байрлах орон сууцнд гэртээ харж авсан нэгэн оршин суугч санамсаргүйгээр нэг с ิจ гтэй зүйлийг олж хардаг. Зогсоолд 2 машин зогсож байсан бөгөөд тэдний дунд улаан цус мэт зүйл харагддаг. Айж чочирдоод очоод шалгахтал тэнд төсөөлөхийн аргагүй нөхцөл байдал үүссэн байсан. Эдгээр машинуудын хажууд цуснд будагдсан байдалтай унсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хэвтэж байдаг. Анх харахад л байдал маш ноцтой харагдсан, маш их цус алдсан, хоёулаа огт хөдөлгөөнгүй байсан болохоор амь насанд нь ноцтой аюул учирсан гэж үзэхээс өөр аргагүй харагдаж байсан. Ялангуяа эмэгтэйгийн байдал бол илүү ноцтой харагдаж байсан. Бүх биенээс нь урссан цус бараг замыг бүхэлд нь будах хэмжээнд маш их хэмжээ харагдаж байсан. Үүнийг харсан оршин суугч бол шууд л цагдаагийн газар руу дуудлага өгсөн бөгөөд цагдаа болон түргэн тусламжийн машин хоёр бол зэрэг ирдэг. Ирээд хоёр хүний байдлыг шалгахад эмэгтэй харамсалтай найл хэдийний зүрхний ажиллагаанд зогссон, яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эцэст нь амь насыг нь бол аварч чадаагүй. Нас орсон эмэгтэй хэн болохыг шалгахад насанд хүрээгүй эмэгтэй болох нь тодорхой болдог. Хэрэг болсон энэ орон сууцны ойролцоох ахлах сургуульд сурдаг A гэдэг охин байсан. Задлан шинжилгээ хийгээд үзэхэд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аимшигтай зүйлсүүд ил болдог. Үзүүрний хэсэгт гэхэд нийт 12 удаа хутгалсан, зүссэн шарх байсан. Хевлийд нь мөн 8 удаагийн шарх. Хэн довтлсныг үл харгалзан энэ нь зүгээр л нэг халдлага биш, шууд алах зорилготой үйлдэл байсан гэдгийг бол харуулж исэн. Хүзүү болон хевлий зэрэг амин чухал хэсгүүдийг нь онлон баг ясанд нь тултал гүн хутгалсан. Маш аимшигтай хариу гарсан. За харин түүний хажууд хэвтэж байсан эрэгтэй бол насанд хүрээгүй B гэдэг хүү байсан. Тэгээд яг тухайн нөхцөл байдалд бол бүх болсон үйл явцыг хамгийн сайн мэдэх магадaltaй хүн бол B буюу тэр хүү байсан. Тухайн үед олдсон B хүүгийн хүзүүний хэсэгт мөн зүсэлт байсан. A охинтой харьцуулахад бол маш хөнгөн шарх байсан бөгөөд амь насанд нь огт аюулгүй байсан. Гэхдээ с ิจ гтэй нэг зүйлээсэн. Түргэн тусламжийнхан ойртож очиход B хүү нүдэ анаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эхэндээ бол түргэн тусламжийн эмчнэр ухаан алдсан бахаа гэж бодсон боловч энэ бол ухаан алдсан зүйл байгаагүй. Энгийн эмчилгээ шаардлагатай жижиг хэмжээний шарх байсан болохоор ухаан алдах хэмжээний бол шарх байгаагүй. Тэгэхээр түүний хувьд бол ухаан алдсан юм шиг дүр үзүүлж байсан гэсэн үг. Цагдаа нар A охины үхлийн талаар B хүү хэлж түүнээс асуухад тэр хариулахдаа B алсан A охины хүзүүнд 12 удаа хутга зоосон хүн нь бол B гэж өөрийнхөө хэргийг шууд хүлээсэн. Өөрийнх нь бийд байсан шархыг ч гэсэн өөрөө үүсгэсэн гэдгээ хүлээдэг. Би хамт үхье гэж бодсон юм аа. Тийм болохоор өөрийнхөө хүзүүрөө зүссэн гэж хэлж байгаа. Ингээд хэрэгээ хүлээсний дараа бол B хүүг 12 сарын 26 буюу хэрэг гарсны маргааш шүн дунд хүн амны хэрэгээр шууд баривчилдаг. Тухайн үед B хүү Камвон аймгийн Вонжу хотод амьдарч байсан. Тэгэхээр Вонжу хот гэдэг нь болохоор охины амьдарч байсан Сачон хотоос бол нэлээд зайтай өөр хот байсан. Тэгэхээр анханасаа A охины амь насыг хөнөөх зорилготойгоор Сачон хүртэл ирсэн гэдэг нь бол тогтоогддог. Гэхдээ нэг зүйл бол нэлээд хачирхалтай байсан. Өсвөр насны охины эсрэг ямар их ус сонзон байсан болоод ийм хол замыг туулж ирээд амь насыг нь хөнөөсөн бэ гэдэг маш их гайхшруулсан. Тэр бүхэл уулзсан даруйдаа шууд амь насыг нь хөнөөсөн байсан. Цагдаагийн байцаалтанд болохоор B хүү A охины амь насыг яагаад хөнөөх болсон шалтгаанаа бол юусоо хэлэхгүй байсан. Тэгэхээр ийм хол зайг туулж ирээд шалтгаангүйгээр хүний амь насыг хөнөөнө гэдэг нь бол юусоо боломжгүй. Гэсэн ч хүү бол юусоо энэ талаар юу ч ярихгүй байсан. Эцэст нь цагдаа нар тэдний уулзахаас өмнөх болон гэмт хэрэг үйлдэх хүртэлх бүх зүйл явцыг шалгахын тулд мэдээж CCTV бичлэгүүдийг бол шинжилж эхэлдэг. Эндээс нэлээд ойлгомжгүй хит хит хэсгүүд гарч ирсэн. Тэд анх уулзсан нь дуудлага ирэхээс 30 минутын өмнө байсан. Оройн 8 цаг 30 минутын үед A охин амьдарч байсан орон сууцныхаа гадаа B хүүтэй анх удаага уулзсан бичлэг нь илэрдэг. CCTV дээр A охин B хүүтэй яг уулзахаар товсон газар руугаа явж байгаа нь бичигдсэн байсан. B болохоор хар хувцас, хар цүнхтэйгээр орон сууц руу алхаад орж ирж байгаа бичлэг нь гэсэн байсан. Гэтэл бичлэгээс харахад анх удаа уулзаж байгаа хүмүүс шиг харагдаад
удаагүй охин бие хүүг хараад гараа даллан баяртайгаар түүн рүү гүйж байгаа нь бол харагдчихсан. Хитгэн үг солилцсны дараа охин эргэж харахад би шууд түүн рүү дайран түүнийг хутгалж байгаа нь харагддаг. 1 минутын дотор ноцтой тэмцэл өрнөж эцэст нь охин унаж дээр нь би охин дээрээс дараад унж байгаа нь харагддаг. За тэгээд энэ хоёрын яг ямар харилцаатай байсан талаар нарийн шалгаад тагдаа нар бол интернетийн тэр хоёрын хоорондох харилцан түүхүүдийг нь олдог. Тэгэхэд тэр хоёр 4 жилийн турш онлайн орчинд танилуд байсан гэдг нь илэрдэг. Охин бага ангиасаа эхлэн open chat ашиглаж тэндээс бие хүүтэй танилцсан байгаа. Боддоор уулзаж байгаагүй ч маш идэвхтэй харилцдаг байсан. Ингээд хоорондоо өдөр тутмын юу хийсэн, сургуулийнхаа талаар ч юм уу, найзуудынхаа талаар энгийн зүйлсүүдийг бичиж чаталдаг байж байгаа. 2024 оны Христийн мэндэлсний баярын өдөр бие хүү уулзъя, би чамд цус сарын баярын бэлэг өгье гэсэн саналыг тавьж бичсэн байсан. Гэвч энэ нь бол төлөвлөсөн хэрэг байсан байгаа. Ингээд тэр хоёр уулзахаар болоод хоорондоо бичсэн мессежүүд дээр охин болохоор бие хүү автобусны бодол буюу терминал дээр тосож авъя гэж хэлсэн. Унжуу отоо Сачон хүртэл хол замыг туулж ирж байгаа юм чинь. Тэгээд өөрт нь бэлэг авчирж байгаа болохоор тосъё гэж бодоод анхаарал тавьсан юм шиг байгаа. Тэгтэн бие хүү болохоор татгалзаад хүн ихтэй газар уулзах нь жаахан тухгүй байна. Чи гарч ирэх хэрэггүй. Би танаа орон сууцны хороолол хүртэл өөрөө яваад очиё гэж хэлсэн байгаа. Энэ эсхийг харсан ч хүн ихтэй газраас санаатаагаар зайлсхийж хэрэг үлдэх гэж байсан төлөвлөгөө нь бол харагдчихсэн. Үнэн дээр хүн ихтэй газар түүнд тийм тухгүй байсан бол терминал дээр буухан ч гэсэн тухгүй байх ёстой шүү дээ. Ингээд ямар ч тач тэд 4 жилийн турш холбоотой байсан бэлэг өгнө гэж хүртэл хилээд очих хэмжээнд харилцаа нь муу биш байсан гэдэг нь бол харагдчихсэн. Гэвч яг яагаад аллах хийх болсон шалтгаанаа бол бие хүү юусаа хариулахгүй хэвэрлээсэн. Тэгээд яг энэ талаар нь асуухаар тэр үргэлж дуугүй байсан болохоор цагдаа нар хоёр хүний харилцааг шинжилж урьдчилсан төлөвлөгөө байсан эсхийг тогтоохын тулд гар утсыг нь бол нарийн шинжилсэн. Төлөвлөгөөт гэмт хэргийн шинжүүд таамаглаж байсанчлан тодорхой гарч ирдэг. Хэрэг үлдэхэд ашиглах хэрэгслүүдийг урьдчилан худалдаж авч бэлдсэн гэдэг нь бол харагдчихсэн. Мөн гэмт хэргийн сэдэлч эндээс нэг нэгээрээ илэрч эхэлдэг. Тэгээд хэрэгтэн бие хүүгийн ярих юм бол тухайн үед бол аль хэдийн ахлах сургуулаа орхичихсон, сургуулаа хайсан байдалтай байсан. Энд шалтгаан нь байж болох ч бие хүүгийн ээж гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүүн ердийн үед гадаад төрхөндөө маш сэтгэл дундуур байдаг байсан талаар ярьдаг. Өсвөр наснд батга нилээн гардаг хүүхдүүд байдаг. Тэгээ бие хүүгийн хувьд бол энэ нь нилээд хүнд байсан. Үүнээсээ болоод гадаад төрхөндөө итгэх итгэл нь унсан байсан гэж ээж нь ярьж байгаа. Ковидын үед бол маск зүүж явдаг байсан болохоор тухайн үед арай гайгүй байсан. Гэвч асуудал нь маска авах боломжтой цаг үе ирэхэд ч тэр маска тайлж чаддаггүй, байнга масктайгаа явдаг байсан. Бүгд маск тайлж байсан уур амьсгалтай болсон ч тэр өөрөө тайлдаггүй. Тэгээд маскгүй сургуультай явах шаардлагатай болсноос болоод ер нь бол сургуулаа орхих хандлагатай сургуультай дургу болж гисэн гэж байгаа. Ангийнхан хүүхдүүд нь ч гэсэн үүнийг нь гэрчилж мэдүүлэг өгж исэн. Бүх хүүхдүүд маска тайлж хахад тэр хүсээ ургуулад, дух руугаа унжуулад, дээрэс нь байнга маск зүдгсэн болохоор баг царай нь юусаа харагддаггүй байсан гэж ангийнхан нь ярьж исэн. Энэ үедээ болохоор өөрт нь ямар ч найз байхгүй, ийм байх үедээ интернетээр онлайн ертөнцид орж хүмүүстэй бол танилцаж чатлаж эхэлсэн байгаа. Тухайн үед болохоор охиноос гадна өөр хэд хэдэн хүүхдүүдтэй чатлж исэн боловч хамгийн их чаталдаг, хамгийн их татагдсан хүн нь бол хэргийн хохирогч болсон охин байсан гэдэг нь бол харагдчихсан. Ерөнхийдөө бол тэр хоёрын бичижсэн чатууд ил болж байх үеийг тэр үеэс бие хүү бол ам нээж эхэлдэг. Тэгээ тэр хэлэхдээ болохоор охин өөр эрэгтэй хүүхдүүдтэй уулзаж байгааг тэсвэрлэж чадаагүй гэсэн нэг тиймэрхүү үгийг ярьдаг. Түүний хувьд охин л ганц найз нь байсан. Гэвч охины хувьд бол өөр зөндөө найзууд байсан, өөр эрэгтэй найзууд ч байсан. Бие хүүгийн хувьд болохоор түүнийг яг өөр шигэ байлгахыг хүсдэг, яг өөрөө цорын ганц найз нь байхыг хүсдэг байсан. Тэгээ бүр өдөр болгон холбоо барьдаг байсан. 2024 он гараад охин өмнөх шигээ ойр ойрхон холбоо барихаа болсон гэж тэр хэлж байгаа. Өөртөө ингээд байнга холбоо барихаа болоод эхлэнгүүт би болохоор охиныг найз залуутай болсон ч юм уу, өөр тийм хүүтэй, өөр эрэгтэй хүүхэдтэй чатлаад байгаа юм байна гэж хардаж эхэлсэн гэж байгаа. Гэхдээ яг тэр нь бол бодит биш. Охин хичээл нь ихсээд ч юм уу завгүй болоод түүнтэй чатлахаа болсон ч байх магадлалтай. Гэвч энийг бол ерөөсөө тэгж бодоогүй. За тэгээд яг энэ хэргийг нь судлаж байх энэ үед болохоор бие хүү охинд хандаж битсэн захидал байсан. Тэгээд энэ захидал нь болохоор Солонгосын нэг нэвтрүүлгээр ил болсон. Тэгээд энэ захидал дээр юу гэж битсэн байсан бэ гэх юм бол гарчиг нь чамд хэлэх үг. Хин нэг нь надаас төгс төгөлдөр гэж
юу вэ гэж асуухад миний хэлэх гэж байсан бүх үгийг чи өөрөө хэлж байсан. Чиний өсний болтыг би бугундаа зөввөл надад ямар ч үнэтэй тансаг цагнаас илүү үн цэнтэй байх болно. Чиний хоолойл бол миний чихний хингэрэг хагаар дунгийн сууг минь урагдсан ч сайхан байна. Чи миний 60 их 80 эсийн мөрөөдлийн хүн. Би чамтай хамт байх ирээдүйг эцэс төсөлгүй төсөөлж байсан. Чи нас барсны дараа 12 сарын 28-нд миний зүүдэнд орж ирсэн. Чи надаас яагаад намайг алсан юм бэ гэж асуугаагүй. Харин ч над руу инээмсэглэж байсан. Намайг хараад баярлаж хажууд чинь суусан намайг тэрвэрч уур хөрмээр хинээж байсан. Тэр өдөр тэр үед чамтай өөдөөсөө хараад инээсэн тэр агшин үнэхээр аз жаргалтай байсан. Зэ нэгэн өдөр дахин чамтай сайхан зүйл ярилцах өдөр ирнэ гэвэл надад түүнээс өөр сайхан зүйл байхгүй уучлаарай гэж битсэн байсан. Тэгээ энэ бол бүр үнэхээр аимшигтай хүмүүсийн дургуутал зүйтлийг бол бүр маш их хүргэсэн. Прокурорын шалгалтаар би хүү бүтэн 8 сарын турш аллагын төлөвлөгөө боловсруулж байсан нь бол ил болдог. Мөн үүний эхлэл болсон тодорхой нэг явдалч байсан. Энэ нь бол утасны шинжилгээний үр дүнгээр гардаг. 4 сарын үед би хүү чат өрөөнөөсөө дахин нэг хүнтэй танилцдаг. Тэр танил нь би хүү охин хин нэгэнд гараараа зүрх хийгээд хайртай гэж бичээд явуулсан байсан. Охинтой инстаграмаар харьцдаг хүмүүсийн нэрийг харвал хэдэн сар тутам өөрчлөгддөг гэсэн тийм юмыг ярьсан байсан. Тэг яагаад ийм зүйл ярьсныг нь мэдгүй ч гэсэндээ би хүү бол энэ үгийг нь сонсоод найз залуутай болсон юм байна гэж шууд дүгнэхэд хүрсэн. Ингээд тэр маш их хатаархал мэдэрч шаналж байгаад охины амь насыг хөнөөхөөр шийдэн хутаг, бензин, гар сүх, хасаагуур зэрэг гэмт хэрэг ашиглах хэрэгслүүдийг нэг нэгээр нь дараалан худалдаж авсан байгаа. Ингээ 2024 оны 12 сарын 16-нд охинтой холбоо барин 100 сарын баярын бэлэг өгмөр байна уулзъя гэж бичсэн байсан. Энэ бол 4 сараас эхлэн бэлтгэгдсэн аллагын төлөвлөгөө байсан гэсэн үг байгаа. Тэгээд өөрийнхөө амьдардаг Камвон аймгийн Онжуу хотоос автобусанд сууж гэмт хэрэг ашиглах хэрэгслүүдээ бүгдийг нь цүнхэндээ хийгээд Саачон хүртэл очисон гэсэн үг байна. Орой болсон хойно тэр хоёр уулзсан. Тэгээ би хүү бол орон сууцанд ирсэн цаг оройн 8 цаг өнгөрч байхад байсан. Тэгээ тэр охин руу би ирчихлээ гэж мессеж бичээд түүнийг доошоо буугаад гараад ирэхэд нь 4 жилийн дараа анх удаа түүнийг боддоор харсан. Тэгээ өмнө нь CCTV-ийн бичлэг дээр хэлсэнчлэн охин бол маш баяртайгаар гараад аллаа түүн рүү гүйж очисон. Дараа нь түр арагшаа иргсэн яг тэр үед нь болохоро би охиныг шууд чамд өгөх бэлэг энэ байна гэж хэлээд шууд түүн рүү дайран хутгалж эхэлсэн байгаа. Анхнаасаа бол түүнд ямар ч бэлэг угаасаа авч очоогүй байсан. Ингээд охины амь насыг хөнөөснийхөө дараа болохоор бензин цацаж ямар нэгэн үйлдэл хийх гэж оролцсон ч хэрэгжүүлж чадаагүй. Зүгээр л баг зэрэг өөрийгөө шархлуулад тэгээд энэ хэрэг бол дууссан. Ямар ч гэмгүүн хүнийг бэлэг өгнө гэж хуурч дуудаж авчирчаад хутаг далайж амь насыг хөнөөснийхөө дараа өөрийгөө жижигхэн шархтуулаад ухаан алдсан юм шиг дүр үзүүлэн хэвтэж исэн гэдг нь бол сүүлд тодорхой болсон байна. 2025 оны 4 сард анган шатны шүүх хурал олсон бөгөөд прокурорын яллах санал нь насанд хүрээлгүйчүүдийн тухай хуулийн хамгийн дээд ял болох 20 жилийн 20 жилийн байршил тогтоох электрон төхөөрөмж зөвлөгөх 5 жилийн хяналтын хугацаа тогтоох шийдвэр байсан. Анхан шатны шүүх бие хүүд хүн амны хэрэгээр 20 жилийн хорих ял оноож 20 жилийн хугацаанд байршил тогтоох электрон төхөөрөмж зөвхийг нь бол тушаасан. Зөвхөн хяналтын хугацааг хэрэгсэхгүй болгож прокурорын яллах саналын ихийг нь хүлээж авсан гэсэн үг байна. Тэгэхээр одоо бол энэ хүүгийн хувьд 17хан настай. Тэгэхээр 20 жилийн ял аваад шоронгоос гарч ирнэ гэхээр 37 наснда шоронгоос гарч ирнэ. Яг залуу наснда гарч ирнэ гэсэн үг байгаа. Тэгээ энэ нь бол бүр үнэхээр аимшигтай. 37 наснда шоронгоос гарч ирээд бас ямар хэрэг хийх үү, яаж амьдрах уу гэдэг нь бол төсөөлшгүй. Тэгээд амиа алдсан охиныг гэр бүлийнхэн бол энэ талаар яриад насанд хүрээгүй гэдгээрс нь болоод 20 жилийн ял онож байгаа нь бол үнэхээр гомдолтой байна. Охин нь үнэхээр юу ч мэдэхгүй зүгээр найзаасаа юм авчаад ороод ирье гэж хэлээл гарсан. Тэгээд дахиж хизээч гэртээ эргэж ирээгүй. Тийм байхад энэ хүү бол 37 наснда шоронгоос суллагдаад эрх чөлөөтэй амьдрна гэдэг дээр бол үнэхээр гомдолтой байна гэж ярьж исэн. За ингээд өнөөдрийн энэ та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж байна. Өөрөө өөрийгөө үнэлэхгүй, яг өөрөө өөрийгөө дорд үзэх үзлээсээ болоод эргэн тойронд ямар ч найз нөхөд байхгүй байхад яг өөртөө найзалж өдөр тутмынх нь амьдралыг сонсож байнга чаталж исэн найзынхаа амь насыг бол өөртөө өдөр бүр чатлахгүй байна гэдэг шалтгаанаас болоод хүнөөсөн үнэхээр аимшигтай хэрэг үлээ. Түүлийн үед хүүхдүүд нэлээд чатаар хоорондоо танилцдаг болсон. Тэгээ энэ зүйл дээр ч гэсэндээ эцэг эхчүүд хүүхдээ ямар хүнтэй, ямар хүүхдтэй танилцаад юуны тухай чаталж ин ч юм уу энэ тал дээр нь анхааралтай байх хэрэгтэй, хянжаах хэрэгтэй байх гэж би бодож байна. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдлүүдээ бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.